Хөтөлбөр үзэгч та бүхэнд зочны ярилцлагаар үргэлжлэн хүрч байна. За энэ одоо яг энэ технологид суурилсан гендерийн хүчирхийлэл гэдэг сэдвээр мэдээлэл өгөхөөр за бидэнтэй ярилцахаар гендер үндэсний хорооны наримчийн дарга бөгөөд ажлын албаны дарга адил биш ирсэн байна. Танд орой мэнд хүргэе. Орой мэнд хүргэе та бүхэнд. Тэгээ гендер суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян одоо амжилттай зохион байгуулагдаж одоо үндсэн хэмжээний зохион байгуулагч дуслаа. За мөн одоо Монгол улсад гендерийн эрхтгч байдлыг хангахын төрийн тогтолцоогоо бид бүрдүүлж чадсны 30 жилийн энэ жил тохиолсон. Тэгээд манай гендер үндэсний хорооны ажлын албаны зүгээс энэ 30 жилийн холбоотой бүхий л одоо ажлуудаа энэ 12 сард багтааж хийж дууссан ийм л одоо байдалтай байна да. За тэгэхээр яг технологид суурилсан гендерийн хүчирхийлэл гэж яг юу хэлээд байна вэ? Монголд бол яг төдийлөн энэ төрлийн одоо ойлголт бол шин чим шиг бас нэг хуулийн зохицуулалт нь байхгүй учраас зүйл тийг санагдаж байгаа ч гэж магадгүй тийм. Тэгэхээр энэ жилийн гендер суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны дэлхийн нийтийн одоо урай болвол энэ технологи ашиглан үйлдэж байгаа гендер суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгцэцгээе гэсэн урайтай байсан. Тэгээ ер нь манай улсад бол яг энэ гендер суурилсан хүчирхийллийн одоо асуудал бол гол төлөв гэр бүлийн хүчирхийлэл. Тэгээ хүүхдийн хүчирхийлэл илүү эмэгтэйчүүд хүүхдүүд рүү чиглэсэн одоо хүчирхийлэл давмгаалдаг байсан бол сүүлийн үед одоо бидний анхаарлыг татж байгаа нэг одоо гол асуудал бол энэ технологи ашиглан үйлдэж байгаа гендер суурилсан хүчирхийллийн тухай асуудал юм. За ойлголтын хувьд бол одоо нэр томьёоны хувьд шинэ боловч яг энэ одоо чиглэлийн одоо гэмт үйлдэлтэй холбоотой тархалт бол манай улсын хувьд бол аль хэдийн бидний өдөр тутмын амьдралд бол нөлөөлөл үзүүлээд эхэлчихсэн гэдэгтээ таныг би бол санал нийлэх байх гэж бодож байна. Ялангуяа одоо олонний өмнө ил байдаг те улс төрч эмэгтэйчүүд сэтгүүлчид рүү одоо энэ технологи ашиглан үйлдэж байгаа гендер суурилсан хүчирхийлэлтэй холбоотой гол одоо гэмт хэргийн гаралтууд нь чиглээд байдаг. Тэгэхээр бидний амьдралд бол аль хэдийн түгээмэл болцсон харин одоо ойлголт мэдээлэл нь шин байгаа одоо энэ төрлийн үйлдэлийг бол технологи ашиглан одоо үйлдэж байгаа гендер суурилсан хүчирхийлэл гэж нэрлэдэг байгаа. За ер нь бол энэ одоо цахимаар одоо дээрлэхэх те за бага насны хүүхдүүд рүү бэлгийн сонирхолтойгоор насанд хүрэгчид одоо цахим одоо холбоо тогтоох за мөн одоо deep fake буюу энэ хиймэл оюун ухаанаар одоо дамжуулаад хүний огт хийгээгүй хэлээгүй одоо үг үйлдэлийг одоо дуурайч одоо хийх гэх мэтчлэн энэ төрлийн одоо технологи ашиглан үйлдэж байгаа гендер суурилсан хүчирхийллийн одоо хэлбэрүүд одоо түгээмэл байна гэж ер нь бол ойлгож болно. Технологид суурилсан гендерийн хүчирхийлэл гэдэг зүйлд бол магадгүй хүртэж байгаагаа зарим хүмүүс мэдгүй байна гэж та өмнө бас ярьж байсан. Тэгэхээр яг энэ нь ямар байдлаар илэрч байгаа юм бэ? За ер нь одоо ойрын хугацаанд Монголд яг үүнийг одоо энэ хүчирхийллийг бууруулах чиглэлд ямар ажиллагаа хэрэгжүүлэх нь чухал байгаа юм бэ? Хуулийн эрх зүйн орчинд сайжруулах нь чухал байгаа юм уу? Яг нэн шаардлагатай зүйл нь та юу гэж харж байна? Тийм. Тэгэхээр яг энэ технологи ашиглан үйлдэж байгаа гендер суурилсан хүчирхийллийн ямар одоо хэлбэрүүд бидний одоо тий амьдрал дээр бодитоор байгаа вэ гэдгийг бид нар бүгдээрээ мэдчихэж байгаа тий. Өмнө нь бол яг энэ гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой гендер суурилсан хүчирхийлэл бол энэ бодитоор хүний бие махбод дээр ингээд бодитоор үзүүлдэг байсан бол технологи ашиглан үйлдэж байгаа гендер суурилсан хүчирхийлэл бол энэ сахим одоо орчиндч тэр за мөн бодиторч тэр одоо хүнд одоо нөлөөлөл үзүүлж байгаа. За ер нь дэлхийн нийтийн хувьд бол энэ технологи ашиглан үйлдэж байгаа гендер суурилсан хүчирхийлэлтэй холбоотой 16 17 шинэ одоо нэр томьёо байгаад байгаа. Энэ одоо нэр томьёонуудыг бид нар одоо өнөөдөр Монгол Улсад хүчин төгөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжууд дээр наривчилж одоо зааж оруулж өгөөгүй байгаа учраас энэ технологи ашиглан үйлдэж байгаа гендер суурилсан хүчирхийллийн ойлголт маань одоо нийгмийг бүрдүүлж байгаа бүх талуудын хувьд бол шинэ байгаа байхгүй. Бүх төвшөндөө энэ технологи ашиглан үйлдэж байгаа гендер суурилсан хүчирхийлэл гэж яг юу юм бэ гэдэг ойлголтоо одоо нэгтгэх юм заашгүй шаардлага байгаа гэж ойлгож байна. За ингээд ойлголтоо нэгтгээд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжууд дээрээ бид нар тодорхой зүйл заалтуудыг оруулж өгснөөс өнөөдөр яг энэ төрлийн гэмтрийг үйлдэж байгаа гэмт үйлдэгчид маань хуулийн цорхог ашиглах тий ямар нэгэн байдлаар одоо хариуцлага хүлээхгүй үлдэх ийм одоо нөхцөл байдлууд одоо байгаад байгаа. Үүнийг одоо бид нар тассан зогсоох ёстой. За мөн одоо хууль сахиулахын чиглэлд ажиллаж байгаа ажилтан албаагчдынхаа одоо мэргэжил арга зүйг одоо дэвшлүүлэх юм шаардлага байгаа. За мөн одоо технологи ашиглан үйлдэж байгаа гендер суурилсан хүчирхийлэл дээр бол энэ технологийн одоо тий дэвшлийг дагаж бид бас яг энэ чиглэл дээр одоо хууль сахиулахын чиглэлд ялангуяа одоо хурдтай хөгжих юм шаардлага Монгол Улсын хувьд байгаа. За нөгөөтэйгүр технологи ашиглан үйлдэж байгаа гендер суурилсан хүчирхийллийн одоо гол хохирогчд болоод байгаа. Энэ хохирогчдод үзүүлэх одоо тусламж одоо дэмжлэгийн асуудлаа бид нар цогцоороо энэ одоо чиглэлд одоо оролцож байгаа бүх байгууллагууд маань энэ процессын зураглалаа
хамтдаа боловсруулж нэгтгэх одоо зайлшгүй шаардлага байгаа. Хуулийн өрөөнд илүү тодорхой нэгцэн ойлголттой биш болохоор эргээд хүлээлгэж байгаа хариуцлага нь ч гэсэн сул байгаа ах гэж бодож байна тий. Иргэд маань өөрсдөө одоо яг энэ сошиалын те Facebook, Instagram-ын одоо энэ хэрэглээний араас хин нэг магадгүй одоо үг үйлдэлээр гутаанд оромжилсан байдаг те. Энэ нь одоо яг энэ технологи ашиглаж үлдэж байгаа гендер суурсан хүчирхийлэл болоод байгаагаа тухайн одоо үйлдэгч маань өөрөө мэдэхгүй байгаа. За мөн одоо зарим иргэдийн хувьд бол энэ технологи ашиглаж үлдэж байгаа гендер суурсан хүчирхийллийн хохирогч болсноо ч мэдэхгүй яваад байгаа байхгүй. Тэгэхээр бүх төвшөндөө нийгмийг бүрдүүлж байгаа төр хувийн хвшил, иргэний нийгмийн байгууллага, ард иргэд маань бүх төвшөндөө яг энэ технологи ашиглан одоо үлдэж байгаа гендер суурсан хүчирхийлэл гэж энэ юмаа гэсэн энэ нэр томьёоны ойлголтуудаа одоо нэгтгэж бүх төвшөндөө нэг ойлголттой болох юм заашгүй шаардлага байна гэж ойлгож болно. Тэгэхээр 2020 онд жишээлбэл яг юм эцэг эхчүүдийн дунд хийсэн судалгааны дүнгээр бол 91% нь бол одоо хүүхэд маань цахим орчинд бол ямар нэгэн байдлаар халдлагад өртөөгүй, аюулгүй байгаа гэж ойлгодгоо гэсэн утгатай судалгааны дүн гарсан байна шүү дээ. Эсвэргээрээ харин хүүхдүүд бол одоо бас аюултай янз бүрийн юм одоо хүчирхийлэлд хүртэж байсан гэдгээ бол мэдээлсэн байсан тий. Тэр та энэ талаар мэдээлэл өгвөл. Үнэхээр тийм тий. Судалгаанд оролцож байгаа эсэг эхчүүдийн одоо 91% нь өөрийнхөө хүүхдийг цахим орчинд бол ямар нэгэн байдлаар аюулгүй байгаа гэж одоо хариулж байгаа байхгүй. Гэтэл хүүхдүүдээс нь одоо судалгаа авсан чинь ямар нэгэн байдлаар тухайн хүүхэд маань цахим дээрлэхэлт те хүчирхийлэлд одоо өртсөн гэдгээ 87% нь одоо хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдүүдийн хоорондох ерөөсөө л энэ нийгмийн ойлголтын зөрүү байгаад байгаа байхгүй. За Монгол Улсын хувьд бол өнөөдөр яг энэ технологи ашиглан үлдэж байгаа гендер суурсан хүчирхийлэлтэй холбоотой нарийн зүйл заалт бол одоо хүчин төгөлдөр мөрдөгж байгаа хуулиуд дээр одоо нарийн зааж өгөөгүй байгаа. За гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2011 онд батлагдсан гендер эрхтгч байдлыг хангах тухай хууль, за мөн одоо хүн худалдаалах гэмт хэрэгтээ тэмцэх тухай хууль, за мөн одоо зөрчлийн тухай хуулиудаар тодорхой хэмжээнд те эрүүгийн тухай хуулиар тодорхой хэмжээнд одоо тухайн одоо гэмт хэргийг шийдэж шилжүүлж шийдэх байдлаар л өнөөдөр зохицуулж байгаа. Монгол Улсын хувьд бол интернетийн те энэ сошиал орчны одоо хитээцсэн одоо хэрэглээтэй ард түмэн одоо гэж ойлгож болно. Тэгээд дэлхийн дундаж бол өдөрт интернет хэрэглэж байгаа нэг хүний одоо цаг бол нэг 3 цаг орчим байгаа. Харин одоо монголчуудын хувьд бол 7 цаг өдөрт нэг хүн одоо интернетэд зарцуулж байгаа цаг хугацаа нь хэмжигдсэн байгаа байхгүй. Хаанаа одоо яг энэ мэдээлэл технологийн аюулгүй юм ёс зүйтэй одоо хэрэглээтэй л одоо болоход хувь хүний хандлага одоо маш чухал байгаа. Тэгээд хамгийн сүүлд яг энэ гендер суурс хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд манай одоо гендерийн үндэсний хороо Азийн хөгжлийн банктай хамтран одоо хэрэгжүүлж байгаа гендерийн бодлогоор урамсгалын өөрчлөлтийг даван туулах одоо төслийн хүрээнд бэлгийн хүчирхийлэл одоо үлдэж байгаа үйлдэгчдээр хийсэн зан төлөвийн судалгаа одоо хамгийн сүүлийн судалгаа хийсэн. Өөрөөр хэлбэл бэлгийн хүчирхийлэл одоо үлдэгч 400 орчим одоо ирчүүдээр энэ одоо судалгаа хийсэн гэсэн үг. Тэгээ судалгаанд оролцогчдын 60 орчим хувь нь одоо ямар одоо хариултыг өгсөн байгаа вэ гэхээр ерөнхийдөө одоо архитан согтурсан, мансуурсан үедээ энэ бэлгийн хүчирхийллийг үлддэгэ. За мөн одоо насных нь хувьд аваад үзэх юм бол 13-аас 19 насны хүүхэд залуучууд маань одоо бэлгийн хүчирхийлэл үлдэгчд болчихжээ гэдгийг энэ судалгаа харуулж байгаа. Хүүхэд залуучуудынхаа хүмүүжил төлөвшил тий тэр сургуулийн орчинд нь сургуулийн одоо тий орчны боловсролыг олгохдоо бид энэ хүчирхийлэлтэй холбоотой мэдлэг мэдээлэл ойлголтыг зөв өгч төлөвшүүлэхгүй бол энэ одоо энэ чиглэлийн одоо гэмтэргийн гаралт бол байсаар байх юм байна тий энэ хүчирхийлэл бол одоо өс нэмэгцээр байх юм байна гэдгийг л бид нар харж болно. Бэлгийн хүчирхийлэл одоо үйлдсэн хариуцлага хүлээж байгаа энэ үлдэгчид маань өөрийнх нь одоо хүүхэд наснд нь гэр бүлд нь тодорхой хэмжээний хүчирхийлэл байсан. Тэр нь одоо далд ухамсарт нь үлдсэн байсан учраас хүчирхийлэгч болж одоо өсөж хүмүүжиж байна гэсэн ийм одоо судалгааны дүн гарсан байгаа. Тэгээд эндээс бод бид нар хаанаа л одоо бодох тий дараагийн одоо төлөвлөлтүүдээ хийх одоо заашгүй шаардлага гарч ирж байна гэж бас хэлмээр байгаа. Хохирогчийг бол дахиж одоо гэмтээхгүйгээр яаж хүнд зүйтэй вэ? Тийм яг энэ асуудал бол маш чухал байгаа тий. Жишээлбэл сая нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урлагийн төлөөлөгч Эрдэнэ сүх гэх төлөөлөгчтэй холбоотой тий сэтгүүлч
одоо гэмт хэрэгтэн гэсэн ийм одоо нэвтрүүлэг цацсан тий. Хохирч нь бол түүний эхнэр 22 жилийн одоо туршид гэр бүлийн хүчирхийлэлд байсан гэдэг одоо ийм нэвтрүүлгийг одоо бид нэр бүгдээрээ үзэж одоо ингээд сошиалар шууглаа штэ. Тэгээ магадгүй одоо сэтгүүлчийн хувьд бол ийм одоо асуудал байна, ийм гэр бүлийн хүчирхийлэл байна гэдгийг нийгэм олон нийтэд одоо гаргаж ирж тавьж байгаа. Гэхдээ гаргаж ирж тавьж байгаа энэ хэвлэл мэдээллийн байгууллага маань өөрөө хохирогчийг яаж хамгаалах вэ гэдэг дээр бас бодох хэрэгтэй байна. Гэтэл нэг өглөө одоо сэрхэд л 9 цагт нэвтрүүлгээ цацчлаа. За ингээд хууль хяналтын байгууллага тий холбогдох байгууллага одоо хохирогчийг хамгаалалтанд авч амжаагүй байхад тухайн одоо гэмтгэргийг үлдэгч маань хохирогчийн амь насыг бүрлэх ч юм уу тий ямарваа нэгэн одоо хохирол учруулах ийм хэмжээнд одоо дахиад эрсдэл үүсэх юм нөхцөл боломж одоо байсан гэсэн үг. Технологи сурсан одоо ийм гендерийн хүчирхийлэл Монголд бол их давмгаалсан байна. Бид өөрсдөө ч хүртээд байгаагаа мэдхээ болчихсон энэ цаг үе ирсэн юм байна. Тэгэхээр яалтчгүй хуулиндаа бол энэ зохицуултыг нариу оруулах зүйтэй юм байна. Ойлголтоо нэгтгэх зүйтэй юм байна гэдэг ойлголтыг таны сая ярилцлагаас бол ойлгож авлаа. Мэдээлэл өгсөн танд баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа.